Зэг хай залуусаа. За тэгээд бүгдээ USD-ийн анализыг хүргээд ч байгаа хөтэй. Авцгаасан гэж найдаж байна. За тэгээд одоо бол бүгдээ ерөнхий Gold анализ руу орно. За Gold анализ дээр яг өмнө юу ярьж исэн, одоо ер нь цаашдаа энэ Gold анализ юу болох гээд байна талаар ярилцах болно. Окей. За тэгээд Gold анализ дээр өмнө нь яригдчихсэн зүйлс ерөнхийдөө биелсэн юм уу? Хоёр л удаа хүрсэн Яг байгаа. USD yen Эхний Gold анализээс эхлэе. За эхний Gold анализ дээр ерөнхийдөө бид нэр 4 цаг дээр юу ярьж исэн л чухал. Daily дээр бол нэлийн хэсэг ярьсан. За 4 цаг дээр бол ерөнхийдөө ингэж явж байгаа. After and buying zone-тай за хэрвээ энэ нь бол одоо after and buying zone цааш үргэлжлэхгүй гэж үзэх юм бол 30 минут бол энэ бол 4 цагийн хувьд 38 болоод trace төлөвлөгөө авчрах юм бол за энд ингээ харагдаж байгаа ерөнхий 30 минут хөдөлгөөн бол за энд харагдаж байгаа энэ өрөг reverse хийгээд trace төлөвлөгөө авчраад энэ resisted болоод дээшээ явсан тохиолдолд дээшээ энэ ёроолыг өвдөд trace тавьчихсан тохиолдолд доошоо гэдэг. За эхний таамаг бол нэг иймэрхүү байсан. За эхний таамаг бол нэг иймэрхүү байгаад 30 минутын дээр бол тэр таамаг маань юу гэж харагдсан бэ гэд харах юм бол тэр таамаг маань ерөөхдөө биелсэн. Яагаад би биелсэн гэдгийг сайн санаад байна гэхээр 2 сарын 3-нд нь тэгж үргээд 2 сарын 4-нд нь би ярьж исэн. Тийм одоо 2 сарын 3-нд хүргэсэн анализаар бол тийм арилжаа үүсэх боломжтой байсан байна гэд яг энэ хэсгийг ярьж исэн санаж байна. Тэгэхээр энэ оройг ивдээд ерхий орой энд үүсээд tourism энд ирсэн, энд ороод үүссэн. Эндээс бол ингэж орох боломжтой байсан гэдгийг ярьж исэн. Окей. За эхний анализ. Хоёр дахь анализын хувьд бол ерөнхий хоёр дахь анализ маань яаж яваад исэн бэ гэхлээр ерөнхийдөө дээшээ 4 цагийнхаа үндсэн очих боломжтой зооныг харж исэн. Тэр зоон руу бол эндээс хөдөлгөөн үүсэх боломжтой. Энд одоо дахиад орё гэх юм бол энд хоёр шалгахад нэг орж болно. Эсвэл доошоо ирээд буцаад реверс хийхэд нэг орж болно. Эсвэл эндээсээ хөдөлгөөнөө шууд барьж болно гэсэн таамагуд бол байсан. За тэгээ хөдөлгөөний хувьд бол ерөнхийдөө тэр 4 цаг дээр хүрнэ гэжсэн зоон дээр бол аль тийн хүрсэн байгаа. Тэр хүртэл бол хүмүүс одоо оролт хийсэн байрсан хэсгийг би мэдэхгүй байна. Ямар ч үсэн энэ хүртэл бол явсан. За үнцэн хөдөлгөөн маань энд реверс хийсэн, trace авчирсан, импульс энэ хүртэл явсан. Тэгэхээр хөдөлгөөн дээр харах юм бол энэ анализ маань бол ерөөдөө 100% биелсэн. За энэ өөрөө 20.46 арилжаа болж хувирсан байгаа маа гэсэн үг. Окей. За нэг иймэрхүү анализтэй. За одоо тэгвэл өмнөх анализ маань биелсэн байдаг юм байна. Одоо тэгвэл юу болох боломжтой юм бэ? За одоо бол үндсэн хөдөлгөөн daily time frame дээр заяа. Daily time frame-ийн ерөнхий мажор нь бол одоо яг мажороо ингээ харах юм бол ерөнхий мажор маань бол автай байтай байгаад байгаа. За ерөнхий автай байтай байгаад байгаа мажорын үндсэн нэг ийм тулгуурцыг гарч ирж байгаа. Энэ хоёр ёроолын одоо үүсгэж байгаа тулгуурцыг энэ хоёр оройны үүсгэж байгаа нэг ийм тулгуурцыг байсныг дээш нь эвдсэн байгааг ажиглаж болно. Одоо бол ерөнхий хөдөлгөөн маань энэ оройгоо хасаж хаяад энэ оройтой ч юм уу тийм ээ. Энэ ёроолыг хасаж хаяад энэ ёроолтой ч юм уу. Нэг иймэрхүү тулгуурцыг гарч ирэх ёстой болно. За тэгэхээр хөдөлгөөний одоо энэ channel дээрээс үүсэж байгаа хөдөлгөөнийг харахад энэ орой болон энд үүсэх ёстой шинээр үүсэх ёстой орой энэ ёроол болон энэ ёроолын хамтарсан байгаа дэмжлэг гэсэн энэ зүйлс маань хөдөлгөөнийг бол нэлээд бас чиглүүлж өгөх байх гэж бодож байна. За энэ хөдөлгөөн маань бол ерөөхдөө эндээсээ буцаад унлаа гэж ботход нэг бол шинэ өндөр ёроол үүсгэх, нэг бол энэ спорт нэр ирэх гэсэн хоёр төрлийн таамагтай болчих чинь гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо daily дээр харагдаж байгаа мажороо харах юм бол мажор бол угаас after and buying зоонтой байгаа. Trace төлөвлөгөө маш удаа хүлээгдэж байгаа. Энэ хугацаанд импульс төлөвлөгөө явсаар л байлаа. Trace төлөвлөгөө хизээ ирэх вэ? За trace төлөвлөгөө хизээ ирж daily time frame-ийн мажорын уналт хизээ эхлэх вэ гэх юм бол daily time frame-ийн үндсэн minor down болох үед л эхэлнэ тийм үү. За тэгвэл үндсэн minor маань хизээ down болох юм бэ гэх юм бол одоогийн байдлаар daily time frame-ийн minor-ын хөдөлгөөнийг харахаар энд ёроол өвдөд доош down trendтэй болсон. Буцаад энд орой өвдөд дээш up trendтэй болсон. Up trend-ийн хөдөлгөөн маань энд орой үүсгэсэн. Энд ёроол үүсгэж чадаагүй. Тэгэхээр хөдөлгөөн маань ерөөхдөө одоогийн байдлаар бол ерөөсөө яг нь minor-ын trace төлөвлөгөөний хийгээгүй байгаа хөдөлгөөн байгаа байхгүй. Тэгэхээр minor-ын trace төлөвлөгөө эхний ээлжинд орж ирэх шаардлагатай болно. За minor-ын trace төлөвлөгөө маань ерөнхий өмнө байгаа импульс хөдөлгөөний Fibonacci-гийн 38.2 дээр одоогийн байдлаар орж ирэх боломжтой байгаа. За minor-ын trace төлөвлөгөө орж ирэхийн тулд тэгвэл юу хангасан байх ёстой юм? Яавал энэ хүртэл унж орж ирэх юм бэ? Энэ хүртэл унж орж ирэх хөдөлгөөн баг зэрэг өсөд буцаад доошо реверс хийж major-ын trace төлөвлөгөө орж ирэх байхгүй. Энэ реверсний хөдөлгөөн үүсчихэж тийм ээ. Тэрнээс наан гэх юм бол major-ын trace төлөвлөгөөний үүсгэх юм бол бүр энэ ёроолыг эвдэх шаардлагатай болчиход байгаа. Тэгэхээр энэ хугацаанд ингэж урт уналт хийхэд бол нэлээд савлгаатай өдрүүд өнгөрөх хэрэгтэй болно. Тийм учраас тэгэхээр илүүтэйгээр надад бол энд ингэж нэг импульс хийсэн тэр нь failed ч бол уг нь илүү амар байна гэсэн. За тэгвэл 4 цагийн үндсэн майнерын хөдөлгөөн үүсгэхийн тулд биш үү? 4 цагийн үндсэн майнерын хөдөлгөөн үүсгэхийн тулд надад майнерын trace төлөвлөгөө үүсгэхийн тулд надад юу хэрэгтэй вэ гэхээр 4 цагийн өөрийнх нь
одоо үндсэн майнерын аптрендing хөдөлгөөн нь өөрөө реверс хийх ёстой. За энд орой үүсгэсэн, энэ оройг энд эвдсэн, шинэ орой үүсгэсэн энд ёроолтой. Ёроолыг бол 4 цаг альтины даун тренд селинг зон руу эвдсэн байдалтай харагдаж байна. За 4 цагийн аптренд buying зоны хөдөлгөөн нь тэнд эвдэрсэн гэдэг нь бол харагдаж байна. За 4 цагийн сүүлчийн ёроол нь бол хаана яваад байгаа юм. За 4 цагийн сүүлчийн ёроол нь энд явж байгаа юм байна заяа. За эндээс нь зурчих. Эндээсээ дээшээ энд нэг ийм ёроол үүсгэсэн. Энд нэг ийм орой үүсгээд тэгээд үндсэндээ дээшээ ингэж орж ирээд тэгээд хөдөлгөөн маань энд орж ирэнгүүтлээ буцаад энийг доош нь эвдсэн, трейсэнд авчирсан одоо доошоо ингэж орж иржээж үндсэн хөдөлгөөн маань эндээсээ буцах хэсгээ шийдэх хэстэй болно гэсэн үг. Окей. За энэ бол ерөнхий таамаг. За тэгэхээр эндээс одоо реверс хийсэн байгаа хөдөлгөөн маань амжилттай болох юм уугүй юу? Амжилттай болохгүй байх магадлал хэрвээ. Ер нь бол амжилттай болохгүй байх магадлал маш өндөр харагдаж байна. Яагаад гэх юм бол анх реверс хийхдээ л яг нь buying rejection орж ирсэн, sale-ийн үндсэн одоо rejection бол гарч ирээд buy-рууд бол илүүтэйгээр орж ирсэн. Trace-MT хөдөлгөөн ирж байгаа нөхцөл байдалтай. За тус Trace-MT хөдөлгөөн маань өөрөө 30 минутын дээр харах юм бол 30 минутын үндсэн аптрендing хөдөлгөөн хаа хүртэл явсан бэ? За энд ингээд ёроол ивдээ даун трендing хөдөлгөөн 30 минутын дээр гарч ирээд 30 минутаар реверс хийгдээд үндсэн хөдөлгөөн маань даун болсон байсан нь хөдөлгөөн бол даун жигтэй явж байгаад буцаагаад аптренд рүү тэр дээр шилжсэн болж таарж байгаа. За дээр шилжчихэд хөдөлгөөн маань буцаад 30 минут даун тренд болохын тулд энэ ёроолыг энэ оройг эвдчихэд буцаад энэ ёроолыг эвдэх шаардлагатай болсон. Тэгэхээр 30 минут энд даун болсон гэж таарж байгаа. 30 минут энд даун болоод үндсэн хөдөлгөөн Trace-MT хөдөлгөөнө авчирсан. За Trace-MT хөдөлгөөн 30 минутаар болон 4 цагаар зэрэг ирж байгаа бол нэг резистийг 2 шалгах шаардлагатай болно. Яг одоо нэг резистийг 2 шалгасан нөхцөл байдал үүссэн байгаа. Тэгэхээр одоо магадгүй те эндээс бол би эрсдэл гаргаж болох юм байна гэдэг таамагт бол хүрэх байсан. За тэгээд үндсэн хөдөлгөөн дээр ерөнхий 4 цагийг харах юм бол штэ. 4 цагийн Fibonacci-гийн 61.8-тай хас 27 хүртлийн боломжтой. 4 цагийн үндсэн support resist-үүдийг гаргаад үзье гэх юм бол 4 цаг дээр нэг энд нэг ийм resist харагдаад байна. За тэгээд дээрэс нь энэ ёроолын support бол аль дийн за яг энэ чи одоо өнгөрсөн дүрс ирэх гээд энд ёроолтой, энд оройтой. Энд ёроолтой, энд оройтой, энд ийм. За нэг иймэрхүү байдалтай хөдөлгөөн бол унж орж ирж болно. Тэгэхээр хөдөлгөөн эхний ээлжинд Fibonacci-гийн 61.50-тай юм чинь хасах 45 хүртэл энэ хүртэл бол хамгийн ихэнд унж орж ирэх боломжтой болно. Тэгэхээр надад бол хөдөлгөөн 30 минутын дээр яг одоогийн нөхцөл байдлаар бол нэг амар өндөр том уналт хийхгүй. Энэ дээр бол би бодоход энэ явцал унж орж ирэх боломжтой. Хэрвээ унуул шүү дээ. За яагаад хэрвээ унуул гэж би яриад байна гэхлээр үндсэн хөдөлгөөний 4 цагийн реверс хөдөлгөөний дараа орж ирсэн байгаа. Шууд buy-руудын үүсгэсэн sell-руудын rejection candle-ыг харахад тийм амархан унтахааргүй. Тэгээд энд buy-руудын candle ямар байна? За энд sell-ийн candle ямар байна те? Энэ өөрөө том reject-д хаагдах юм бол үндсэн хөдөлгөөнд доошоо чиглээд унах боломжтой. Тэгэхээр энэ бол үнэхээр risky sell болж өгнө гэсэн үг. За энэ sell-ийг бол би сигнал болгож өгөхгүй зүгээр энэ бол миний санаа байна гэсэн үг байна шүү. Ойлгомжтой те? Тэгэхээр Daily-гийн үндсэн major-ын Trace-MT хөдөлгөөн ирэхин тулд minor ялтчгүй даун болох хэвээр. Minor даун болохын тулд хоёр л зам байгаа. Нэг бол энэ доор байгаа ёроолыг эвдэх, нэг бол энэ шинэ ёроол үүсгээд тэгээ буцаад failed-д доошоо эвдэх гэсэн хоёр сонголт байгаа. 4 цагийн хувьд бол 4 цаг альдины даун болсон байгаа. 4 цагийн энэ даун болсон байгаа хөдөлгөөн дээрээ ерхий хөдөлгөөн маань эдвэн тийш аваатай доошоо шууд ингээд ёроолыг эвдээд reverse хийсэн байгаа дээрээ Trace-MT хөдөлгөөний авчирд энэ Trace-MT хөдөлгөөнийг амжилттай болгочих юм бол доошоо импульс хөдөлгөөний хүртэл яваад дараагийн Trace-MT хөдөлгөөний богино хийгээд цаашаа үргэлжилж болно гэсэн. Тэгэхээр 30 минутын яг одоо явж байгаа 4 цагтаа зэрэг ирсэн Trace-MT хөдөлгөөн маш чухал үргийг гүйцэтгэнэ. Буюу 30 минутын үндсэн одоо байгаа даун трендийн хөдөлгөөн л яг одоо цаашаа алтны хөдөлгөөнийг засах уугүй гэдгээ шийдэх гээд байна гэсэн үг байна шүү дээ тийм ээ. За ингэж гарч ирээд энэ нь амжилттай болсон тохиолдолд хөдөлгөөнд доошоо нэг иймэрхүү уналтаар унана. Окей. За энэ бол алт байла. Тэгээд алтны хувьд бол би бол сигнал өгөхгүй. Гэхдээ энэ бол алтны анализ байлтай бүдэнд амжилт хүсье. Жолбекс байла. Баярлалаа.